За сайн байцгаана уу манайхан Дондогмо подкастын шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн дугаараа бас болормоо коучтэйгөө зэрэгцэж суугаад за бас нэгэн гайхалтай өрмөц зочинтойгоор өнөөдрийн подкастын дугаараа хийх гэж байна. За тэгээд өнөөдрийн маань зочин бол бас маш их онцлогтой хүн байгаад байгаа. За тэгэхээр бизнесийн коуч. За тэгээд сүүлийн 5 жил бол бас нөхрийнхөө хамтаар ингэ бяцлал зааж байгаа. За тэгээд дээрэс нь бол хүмүүс маань Impasoft гэх технологийн сургуулийн дэд захирал гэдгээр нь бол бас сайн мэдэх байх гэж бодож байна. Тэгээд манай зочин их сайхан манаас цаг даваа гаргаад хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Болормаг Монголд ирэхэд нэг уулзах юмсан гэж боддог байсан. Яг нэг бүр таарсан юм шиг тэгээ бүр зочноор орж ирж байгаа нь үнэхээр баяртай. Баярлалаа. Манай зочноос эхлээд асуу тийм ээ. Та ойрын үед ер нь ямар төсөл хөтөлбөр ажил дээр илүү ингэж анхаарч ажиллаж байна? Ойрын үеийн сайн сайхнаас суулцаж би ч нөгөө олон төрлийн ажил хийдэг болохоор одоо нөгөө цалин өгдгөөс нь эхлээд нөгөө цалин өгдөгөө хоёр төрлийн ажил хийж байгаа шүү дээ. Тэгээ цалин өгдөг ажил маань бол одоо нөгөө Impasoft сургууль маань 3 дахь жилийнхээ эзэлтийг авсан хөөрхөн боломж явж байгаа. Тэгээ 100 гаруй оюутантай явж байна. За тэгээд дээр нөгөө Women in Tech дэлхийн том хөтөлбөр байгаа тийм. Тэрний Монголд хандаа садраг ажилдаг. Энэ нөгөө цалин өгдгөө төрлөн. Гэтэ надаас маш их зардал, цаг хугацаа, эрч хүч энергийг авдаг ч гэсэн буцаагаад нөгөө тэнцэнээс авж байгаа эрч хүч маань намайг ингээ буцаагаад цалингаас илүү сайхан мэдрэмж өгдөг болохоор тэгээд тэрнийхээ ажлаар бид нэр одоо 11 сарын дундуур Парис хотыг зорих гэж байна. Монгол улсаас энэ том хөтөлбөрийн одоо жил болгоны шагналыг Азийн худалдаагаас шүүдэг бид нар авдаг. Тэгээд энэ удаагийн Азийг одоо Аздаа шагнал авсан эмэгтэйтэй хамт Парист очиод бид нар Аз номхон 7 орны одоо төлөөлөөд шагнал гартуулах хүсэл байгаа. Вау. Ямар мундаг юм тий. Манайхан цөөхөлөө ирнэ тэгэл мандал түгэлээ тийм. Тэгээд нөгөө бизнес коуч гэдэг утгаараа одоо Шри-Ланк улсад очиж бас нөгөө бизнес инновац технологиг хэрхэн ашиглах вэ гэдэг сэдвээр бас нэг ихтгэл сургалт авах. Орон дамжаал тий. Өстой ярих сэдв мүлжих сэдв ихтэй. Сонирхолтой оролцогч байна тий бас. Тэгээ дээр нэг одоо манай ITC буюу International Trade Center гэдэг тэр маань дэлхийн энэ жил 4 улсад маш том бүтээгдэхүүн хэрэгжүүлж байгаа. Ихтэй бизнес эрхлэгчдийн бизнесийг экспортод гаргах. Оо ямар гоё. Монголоос шилдэг одоо боломжийн гэсэн 50 бизнес эрхлэгч хүмүүсийг сонгож аваад тэгээд бас тэдэндээ тулж ажиллах коучдыг сонгож авсан. Тэрний нэг нь болоод 11 бизнестэй ястаа тулж ажиллаж тэгээд нөгөө нэг 11 бизнес эрхлэгч эмэгтэйгийнхаа одоо зовлон жаргал бүхэл юмыг нь одоо сонсоод чиглүүлээд ямар ч гэсэн нэг оны дараа оны дунд ихнээсээ экспортод гарсан байх гэсэн. Ямар үнэхээр талбар дээр тий шуугуулж байна. Энэ олон ажлыг бас яаж амжуулдаг тухайгаа бас хуваалцах байх гэж бодож байна тийм ээ. За маш их баярлалаа. Тэгээд за манай болмоо коучийн маань хувьд ойрын үеийн сайн сайхан. Ер нь бол одоо ретритийнхээ агуулга руу илүү төлхөө ороо тий догтлоод тий агуулга судлаад илүү их дэлгэрэнгүй болгоод өөрөө тэр ретир дээрээ баг өвчлөөд тий тэгэл дээгүрнээсээ л доош нэг газартаа л тэгэл явчихна да. Тий ретрит аягүй сонирхолтой. Би нөгөө Таиланд руу нөгөө найзуудаараа ретрит явдаг юм аягүй сонирхоод тэгээд яг бясалгал гэдэг сонирхдаг болохоор бас ингээд найзуудаараа зөвхөн нэг юм дэлгүүрсэд ирэх биш ингээд 7 хоногор яваад ирдэг юм байдаг болов уу хараал идэв. Тэгээд яг нөгөө болормогийн ретритийн тухай сонсчод вау энэ их чухал хэрэгтэй юм байд юм байна гэдэг хүмүүс ядаж зарим бизнес эрхлэгчд маань за бизнес эрхлэгч гэлтгүүтэй залуу хүн бол тэнгэр дээр явж идэг тий оюун санаа бодлоо зарим нь бол хэдийгээр бүтэн одоо боломж болцоо байсан ч гэсэн өөрийгөө газарт нэлээд болгоцсон дэшээ нисэх далавчаа ингэ төр зур амжчихсан байх үед нь ийм гоё ретрит юм явбал гоё юм байна гэх ТV харчаад ямар гоё юм бэ гэж харчихсан. Би бас энэ 4 сард нөгөө ретритэд яваад үнэхээр өөр болсон баг. Завгүй гэж хамаг ачаагүй хүрээл ингээл тэгэл яг өөрийгөө сугалж аваад 7 хоног ингээ өөртөө уулзсан чинь вау. Үнэхээр өөр мэдрэмж. Би хувьд агуулгын хувьд бол үнэхээр гайхалтай зүйл болж байгаа. Тэгээд бас
энергийн тэр одоо үйлчлэлийг хараад бас маш их бахархаа суужаа. Тэгээд одоо манай зочин бол бүр нэрээ энэ их хэрч хүчтэй хаанаас аваад би ч нөгөө өдөр болгон ретрит явдаг гэж. Өдөр бол нөгөө бяцлагын хүч юу? Ер нь гол нууц нь тэр байна уу? Тийм бяцлагын хүч. Хүн гэдэг амьтан чи аягүй сонь. Одоо ингээд нүдээ нээсэн тий одоо ингээд өглөөс ирээд нүдээ нээсэн цагаас эхлээд дандаа бусдын тухай боддог байхгүй. Одоо бус юу яах вэ? Бусад хүмүүс яаж байгаа бол тий. За манай гэрийнхэн хоолой идэх гэж байгаа гэрийнхнийхээ цайг чана тий. За одоо би ийм нэг хувцас өмсөд ийм нэг зүчвэл бусад хүн намайг бол гээл тий. Тэгээ ажил дээр оцсноо нөгөө бусдын ажлыг хийж байгаа шүү дээ. Одоо өөрийгөө тэгж харж байгаа тий. За дараагийн ажил яаж байгаа. За өнөөх маань явуулж байгаа тий. Тэгээ орой гэртээ ирээд нөгөө хүүхдүүдийнхээ тухай тий одоо гэрийн даалгавар хоолой би ах юм руугаа ороод эсвэл одоо эрэгтэй хүн байх юм бол тий бас бусдын төлөө санаа зовсороо гэртээ ирээд тэгээд дун одоо яг ингээд сайхан амраад унтах болохоор бусдын тухай зүүдлээ. Тэгээд унтдаг байх тийм. Тэгээд хий хаана байна тий. Тэгээд яг өөрөө өнгөж харах боломж нь олдсон юм тэгэхээр өөртөө тийм цаг гаргадагчгүй юм байна. Тийм боломж байдаг гэдгийг мэдэхгүй хүмүүс байдаг юм тийм. Тэгээд бясалгаад байхаар хүн яг төр зүр чимээгүй болоод тийм чив чимээгүй болоод зөвхөн амьсгалаа чагнаад тийм за өөр тэг янз бүрийн зан үйл хийдэг бол зөвхөн тэрийг хийж явах та хүн өөрийнхөө биеэ сэтгэлээ ядаж энэ хамрынхаа битүүтэй энэ дотор юу энийг мэдрээ суучдаг байна. Тэр үед хүн ямар их түмэн бодол зовоож исэн бэ гэдгийг анзаараад зарим үед өөрийгөө сугалж гаргадаг юм эсвэл заримдаа бүр нөгөө хүн авах тийм боломж болцоог өөртөө нээж авахгүй бас тэгэл амьдрсаар хагаад дээрэс нь одоо орчин үеийн амьдрал чинь технологиор тэг ингээд notification бөмбөдөж штэ AI мэдээлэл 900 асар завгүй хурдтай болсон байна. Өөрчлөлт араас хурдан энийг сур гэдэг. Ер нь бол ингээд шурганд автчихад байгаа байхгүй. Тэгээд сенсрээд өөрийгөө алдаад тэгээ хямралд ороод тэгээ өөрийгөө алдчихаар чинь үнэндээ хийж байгаа бүх юм нөлөөлнө. Гэр бүл нөлөөлнө, өөр хүүхдэд нөлөөлнө. Би хаана байхгүй. Тэ. Тэгэхээр анх бяцлагт одоо сонирхож эхлэхдээ таны зүгээс юу нэг яагаад энэ бяцлагыг сонирхож эхэлжсэн бэ? Ямар зорилгоор? Би нөгөө гэр бүлийнхаа хүнтэй анх нэг гэрт орчоод би гайхдаг байсан байхгүй. Тэр хүн ингээл өглөө юу ч тохиолдож исэн 5 цагт сэрдэг. Урд шөнө юу ч болж исэн те манад хідэн одоо цаг үргэлжилсэн парти болсон ч те маргааш өглөө 5 босдог. Тэгээ яг л анзаараад байхад хийдэг зүйлээ буюу нөгөө дисциплин гэж ярьдаг те нэмэх зэгцтэй бүх юм их нэмэх зэгцтэй өглөө босоод тэрийг уух ёстой л гэж байгаа л тэрийг алуун яг л ингэн тэгээд ингээ анзаараад энэ чинь бас хажууд байгаа хүнээсээ сурна шүү дээ. Тэгэл нэг байсан юм нэг л байгаа газартаа л байдаг. Тэгээд тэр нь ингээд нөгөө эмх зэгцтэй байгаад ирэхээр стресс ямар шалтгаан байхгүй болчихсон. Тэгээ хийдэг л юм а хийдэг. Дээр нь 7 хоногт нэг удаа одоо манай гэр бол 2 дахь өдөр бид махан хоол идэггүй. Бүр ингээд сурччихсан. Ямар гоё. 2 дахь өдөр болохоор угаасаа би гадуурч махан хоол идэггүй. Тэр нөгөө биднэрт хинч зааж өгөөгүй ч гэсэн нөгөө бүр хараал бүгдээрээ дагаж дураад. Тэгээд ингээд ийм эмх зэгцтэй байгааг нь хараад ирэнгүүт чи хүн чинь өөрийгөө бас ингээд би асуулаа хүмүүс өглөө 5 цагт тасчих чинь цаана унтаад байлгүй. Тэгээд хамт бяцлагтай болоод заалгаад тэгээ нэг удаага ингээд бяцлага сууж яхаа би ингээд таныг ингээд бяцлаад надад айгүй их тайлбарлаж ярьж өгдөг байхгүй. За буддийн шашин за тэгээ үүний шинжлэх ухаантай хэрхэн хавцалтаж те ингэж орчин үеийн хүмүүсийн амьдралтай яаж ингэж ихцэлдэж хамт байдаг тухай амар гоё ингээд эцэд дуусшгүй олон гоё зүйлүүд яриад харна би та ингэ суужээ. Би урд чинь камертай. Тэгээ хоёулаа энэ мэддэг юм чи ерөөс олон хүнд түгээвэл ямар. Тэгээд гоё онлайн хичээлээ гэсэн. Тийм. Тэр бүлийн хүний нөлөөллөө те. Одоо болормоо коуч маань одоо бас 4:30-д босно те. Одоо нөгөө Канадаас ажиллаж байгаа штэ. Тэгээ ингээд 12 цагийн зөрүүтэй. Тэгээ ингээд 2 жоо хүүхэдтэй байгаа да. Тэгээ бизнес эрхэлдэг юмтай байгаа те. Тэгээ би бүр гайхаад би чи өөртөө харьцуулаад бодохоор юу 4:30-ыг 6:7-д нэг босоод хүүхдээ өрөж өгөө боцож ирээл унтмаар санагдаад чи юм уу тийм байгаад байдсан шүү дээ. Тэгээд бас сүүлийн үед бас та бас 4:30-д гээл 5 цагт бяцлагыг бол байнга хийж байгаа тий. Энэ их энэ одоо хатуу жил эмх зэгц бас танд хаанаас яаж ингэж бий болсон юм болоо? Ер нь жоохон байхтай шүү дээ. Гэрийн даалгавар урьдчилаад хийчдэг гэсэн. Баярлалаа багш нараа.
би чи өдөө эмээ өвдөр өссөн шүү дээ. Тэгээ эмээ өвөө чи ингээд өглөө 5 цагаас л тэр мал хуу асуудал тэгсэн ганц туслагч нөгөө. Тэгээ ячтаа охин нь тэгэл гэхдээ би бол саяхныг хүртэл бяцлал руу орохоос өмнө 4:30-д босдог хүн байгаагүй. Нэгдүгээрт бяцлаглын амтыг мэдэрсэн баг. Ийм гоё юм байт юм байна. Тэгээ бяцлаглын дараа ямар гоё байдаг вэ гэдгийг мэдээд би яг төвдөө ирээд жинхэнэ нөгөө өөрийгөө ингээд цэвэр тунгалгаар хараад тэгэхээр энэ амтанд орчихлоор 4:30-д басмаар байгаа байхгүй. Тэгээд заримдаа нөгөө менежментийн уулзалтаа тавьчихдаг. Тэгэхээр сүүлийн үед багасгаад тэ нэг хэсэг яг өвсрэлтэйгээд нэлээ олон хандлтууд таксидээс учраас яг харахгүй нэг сар 4:30-аас менежментийн уулзалт дээр хийх хэрэгтэй байсан бол одоо тэрийг ингэ багасгаад бяцлал руугаа буцаж ороод яг энэ амтанд нь орно гэж байдаг юм байна. Нэг гоё мэдэрчгэлээр би өөрөө 4 сард нөр ретритэд яваад амтанд нь орсон байхгүй. Тэгсээс би бяцлаглаа юу гэж боддог байсан бэ гэхээр за тэр 50 60 наснда л хий. Би үнэхээр завгүй амьдралтай хүн юу ингэж сууж авах гэд тэ бас нэг ганданд очоод Канадад нэг ганданд очоод бяцлал зоохгүй юу. Тэгсэн чинь ингээд хөлөө ланзаараал тэгэл ингээд суугаал тэг өөрөө юм хөдөлгөөнтэй хүнд ч юус таарахгүй. Тэгээ бүр тавчтаа байж чадаа. Тэгээд 2 өдрийн тэр бяцлаглын ретрит бол нурсан байхгүй. Тэгээ харин хөгжимтэй, дуутай, ритм хэмнэлтэй тэр бяцлал руу ингээд ороод ирсэн чинь гэхэд миний үйлдэл давтамж өөрчлөгдөж байгаа. Зүр сэтгэл ингээд тэг өөрөө ингээд би байхгүй болоод энерги болоод гошгоор нэгдэж байгаа. Тэр чинь бүр ингээд ямар гоё хэрэгчлээ үү те. Материас халаад те. Тэгэхээр юм адуу амтанд нь орчхоор ингээд босоод байт юм. Тэгэхээр амтанд нь ороосоо л гэл ингээд ретрит метрит гэл ингээд мэдрүүлэх гээл байгаа шүү дээ тий. Тэ хараа ингээд гэрээ авч явна, дээрээс нь ажил бизнес гэл олон юм зэрэг амжуулдаг. Одоо та хоёрыг харахад л маш их бахархаж байна. Одоо ялангуяа эмэгтэйчүүд бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдтэй бас ажиллаад явж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр таны өнцгөөс харахад яг одоо бизнес одоо амжилттай байх нь ер нь юунаас шалтгаалдаг юм бол ер нь яг энэ бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдтэй ажиллахад танд бэрхшээл нь юу байна? Бас давуу тал нь юу байна? Орон бүрийн платформуд нэгтгэдэг. Бүх дэлхийд даяараа бизнес эрхэлж байгаа бүх хүнд бүх төрлийн асуудал байна. Бүх төрлийн асуудал. Хятад бизнес эрхэлж байгаа эмэгтэйчээс яг энэ асуултыг асуул арай өөр хэлбэрээр тэгтээ агуулгын адилхан хариулах байна. Тэгээд нөгөө бүх хүнд байгаа бизнесүүд биднэрт асуудлууд биднэрт ч гэсэн байгаа. Гэхдээ Монгол бизнес эрхлэгч ялангуяа ийм орчин нөхцөлд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бас нэг онцлог гэж нэг бид чинь нөгөө маш олон төрлийн хямралыг ингээд даван тоолох гэж явж байгаа. За өнөөдөр зүгээр л ингээд хийхээ цанхоор харах тийм маш их хямралтай. Бизнесийн хямрал, барилгын хямрал, ядуурлын хямрал гэх тийм одоо таарын бохирдол тийм өвөл мөвлгээл тоогцлаа ингээд зөндөө олон байгаа боловч энэ нь одоо бизнест яг гадна орчноос нь бол хүчтэй нөлөөлж байгаа. Маш хэцүү аа. Худалдаа авалт буурсан байна ч гэдэг тийм. Гээд байгаа боловч хүн нь өөрөө ингээд бизнес эрхэлж байгаа хүн нь өөрөө хямарсан байгаагаа мэдэхгүй. Бизнес маань өөрөө ингээд унтсан байгаа учраас бие асуудалтай байгаа гэж ойлгоод өгдөө. Гэвтэл нөгөө өмөрцгийн зоосны хоёр тал гэдэг шиг нэг тал нь бас асуудалтай байгаагаа анзаарахгүйгээс болоод амжилттай явах байсан бизнес маань явах магадлалтай. За зарим бизнес дээр л энэ ажиллаж байгаа. Үнэхээр бизнес эрхэлж байгаа хүн маань өөрөө хямралтай байна. Сэтгэл зүйн хямралтай байна. Ахуй маш олон асуудалтай байна. За бүх асуудал нь дандаа нөгөө 5 минутаар шийдэгдэх ёстой. Боёо галыг маш хурдан унтраах гэдэг нь бол анхаарлын хандуулт болохоос 5-6-аар нь харахын тулд тэр хүн чинь төрч гисэн чимээгүй суух шаардлагатай. Тийм цаа тий завсарлага авах тий. Тийм ийм байгаа бол зарим нэг маань үнэхээр эдийн засгийн хямрал, энэ авилгын хямрал гэдэг зүйл цохиулчихжээ. Хэдийгээр хүн нь хүчтэй байгаа ч гэсэн тий эндээс одоо хямралыг даван туулахад бусад хүмүүс 5 алхах байсан бол манай Монгол эмэгтэйчүүд 50 алхахаас нь аргагүй тийм цаг үе биднэрт байгаа гэж анзаарч. За дээр нь дандаа ингээ асуудал яриад байвал бас болохгүй. Тэр хүмүүсийн чинь босгод сэргээж те аливаа бизнесээ экспорт руу гаргая гэдэг урам зориг өгөхийн тулд бид нар чинь бас сайн талыг өөрийг нь үргэлж харуулж авах хэрэгтэй. За энэ нь юу хэлж болох вэ гэхээр эмэгтэй хүний нэг юм төрөлхийн зам гэдэг. Гэхдээ эрх бизнес эрхлэгч хүмүүс бол хамт нь багтахгүй мөн ярьсан ч гэсэн тэрийг хийж чаддаг. Яагаад гэхээр тэр бизнес тавьж байгаа 10 шаардлага гэд харъя тий. Эхтэй хүн 2 левел шууд ордог гэж байгаа. Тийм. 8 байхгүй болоо
байхгүй байсан ч ордог. Хоёр нь байгаа юм чи нөгөөдөл нь болно гэж боддог. А эмэгтэй хүн 10 шаардлага байвал надад 2 нь дутуу байна гэж боддоггүй. Тэр бизнес рүү. Яагаад салах гэх perfection руу төгс юм. За хүүхдээ хаалж агаад нэг уг нь хүүхд нэг 10 халбаг ингээ каш өгөл цатах гээд байсан чи 3-ыг өгөнгөтэй за боллоо гэвэл болохгүй тийм. Эмэгтэй хүний зан чи ийм ахгүй. Ерөөсөө юмыг нөгөө би энэ хоолыг идсэн бол яах вэ гэж бодож танаа өмнөөс нь өөрийгөө тавьж үзчихээч болон болохгүй шийддэг байхгүй. Бизнесээ үргэлжлүүлж амжилтаа авч явах юм бол энэ нөгөө сайн талаач мэддэг байх хэвээр өөрийнхөө даваа талаас анзаараад харчих юм бол нөгөө хүмүүн төрлөختний дотроосоо гэдэг шиг тийм хөрх юмасаа бүсгүүчүүд маань хийх юм зөндөө байна чадах юм бас зөндөө байна. Тэгэхээр Монгол эмэгтэйчүүд их чин зориулалттай гэдэг үг байна тий. Надад нэг тийм би Монгол эмэгтэйчүүдийг харахаар одоо ингээл Австрал тий Канадад бас амьдарч үзлээ хүмүүстэй ажиллаж амьдарч үзлээ нэг тийм цаг агаарда байд юм уу тэр нүүдэлчин соёлтой байд юм их бяттай болгоч хийчих тий. Тэгээд бусдад өөрийгөө их зориулдаг. Үнэхээр зориулдаг. Тэ. Тэг яг бусдад зориулаад ирэхлээр одоо манай соёл бол өгшүүлдэг шүү дээ. Бусдын төлөө л амьдар гэдэг тий. Нэг талаараа мөн боловч нөгөө тэнцвэрээ алдаад өгөөд бүх ачааг нуруундаа өөрчлөхлээрээ эмэгтэй хүн дотроо туйлдчихдаг. Туйлдангуудаа би ингээд өгөөд хахад надад ерөөсөө юу ч ирэхгүй байна. Тэ баг асууж чадахгүй уурлал нэхэл гомдоол янз янз болол тий. Тэгэхээр тэнцвэрээ алдтлаа ачаа өөрөөд хүмүүсийн ордуур хийгээд хэтэрхий их хариуцлагатай байгаад байд юм уу гэж бас хардаг монгол эмэгтэйчүүдийг. Тэгээ би бол заримдаа тэнцвэрээ алдаад өгдөг байхгүй. Тэгээ тэрний шинж тэмдэг нь амьдралд яаж ялэрдэг вэ гэхээр би өгөөд байх тусам нэхэн шаарддаг тийм зан дадлууд илрээд ирдэг байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсээс тэгээд ирэнгүүт би дотроо ингээд зогсолт хийгээд за бизнес дээр ингэж хүмүүс нэхэн шаардж байна. Бүр гэр бүл дээр хүртэл хүүхдүүдээр хүртэл илэрнэ. Тэгсэн чинь би тийм нэг хамаг юм зориулаад өгцөн байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг миний дотоод ертөнцийн тусгал буюу би өөрөө ингээ хоосон байгаад тэрний тусгал нь хүмүүсийн харилцаагаар гарч ирээд тэгээ саяхан би чи ингээд зогсолт хийгээд тэ хитрхи хөгцсөн байж та нөгөө зан дадлаа тавцсан байж тэ гингүүтэй одоо би чи ингээл байшингаа тойроо залбираад бөө юм болно тэ бэлсгэл хийгээд залбираад бичээл янз янз ингээл өөртөө барал галзуу хүн шиг ингээ тэ тэгэл янз бүрийн шийдлэр тэнцвэрээ олох юмдаг олоод ингээ шийдэж байгаа юм. Тэгээд би тэнцвэрээ олчихгоо сонирхолтой. Тэр нэхэн шаарддаг янз янзын зам байхгүй болчихно. Нөхөр мөх ингээ тийм янз янз сайхан зөөлөн мөөлөн ингээ хайраа тэрхүүг ороод ирдэг ч юм уу тий. Үнэхээр сонирхолтой. Саяхны нэг ивент арга хэмжээнд дээр таас нэг ярьчихсан чинь нөгөө нэг бизнесийн үүсгэн байгуулагч тэр захирал тэр хүний ирч хүч тэр хүний одоо сэтгэл санаа зүрх хэр нээлттэй байна. Тэрнээс шалтгаалаад одоо бизнесийн амжилт нь шалтгаалдаг гэд. Тань дээрээ жоохон дэлгэрүүлээд яриач. Тийм бид нар чинь өөрөө мэдэхгүйгээр заримдаа одоо бяцлалаас өмнө л тэ эгогоор яваадсан. Тэгэл хит амжилтын анаас хөөцөлдөг ч юм уу эсвэл ингээл нөгөө бусдад дандаа бүх юмаа зориулж байгаа. Тэгээ тэрийг нэг юм амжилт тэ. Тэгээ ялангуяа наа чи хүн тусалдаг ажил хийдэг хүний хувьд тэг бодцсон ч юм уу тэ. Тэгэхээр бид нэр өөрөө мэдэхгүйгээр тоо заримдаа автоматар одоо тархиараа эгогоор ингээд бизнес эрхлээд байдаг юм. Тэр тохиолдолд ерөөсөн ямар мэдрэмж ихтэй зохилдог байх гэхээр айдас уур хилэн бухимдал сэтгэлийн хамгаалал. Эго ч ерөөсөл хамгаалагч байхгүй тий. Ингүүл тэгнэ гэх дандаа юм ингээ хяналтанд бариад ингээ байгаад байдаг тий. Харин эсрэгээрээ ингээд толгойносоо буугаад зүрхээ нэгээд ингээд өөрөө дүүрээд ингээ ирэнгүүт чинь дээд сэтгэл хөдлөл тийм ээ. Одоо нийт сэтгэл хайр, талархал, нэгдмэл байдал хойлоо яаж хамтарч болох уу гэдэг тий. Манай монголчуудад чинь нэг бас тулгамцаас хэлж яг хамтрыг гэхлээр итгэхгүй заагч алга болчдөг ш тэ. Тэгэхээр тэр чин зүрх сэтгэлээс гардаг зүйл байгаа. Гэх мэтчлэн ер нь миний дахин ярьдаг зүйл бол бидний мэддэг одоо сурсан дадал бол рационал сэтгэлгээ эгогоор л бизнесээ эрхлээд байгаа юм. Доошо буугаад ирэхийн цагт тэгэхээр олон боломж нэгддэг юм байна. Ер нь яг ямар зан чанар одоо тэр хүнийг өөрчлөх амжилттай болгох тэр түлхүүр нь байна гэж та харж байна. Эмэгтэй хүмүүс өөрхийн бизнес хийхээр бүх юм шийдэх гэдэг. Тэгэхээр энэ хараад ир чинь 3 төрлийн бизнес байгаа шүү дээ. Нэг нь бурхны бизнес, тэгээд бусдын бизнес, тэгээд миний бизнес. Тэгээд бурхны асуудлыг бид шийдэж чадахгүй.
Тэнд нэг өөр твд нэг хідэн хүүхдүүд Африктууд үлсгэлэн, гачлан, зурлан, даалан гамшиг тулгарлаа гэд бид энд сошиалор сүгээд эсвэл тэнд нэг юм одоо улс төрийн асар том өмнө гарлаа гэд бид энд одоо цахим орчинд үдсэн харсан юмнаас стресстэй өөрөө өөрийнхөө орчинд одоо ингээд нөгөө сөрөг зүйлийг авчрна гэдэг маань бид нар чинь бурхны бизнес санаа зовоод байгаа байхгүй юу? За бас бусдын бизнес гэж юм байна. Өөрийн чаддаг зүйл, чаддгүй зүйл гэж байна. Бүхэл асуудлыг ханцуугаар шаналаад орой гэх юм бол өнөөдөр болохоор тэр зам руу гараад хотынхаа дарахт үзэлцсэн байна. Ерөөсөө л үзэлцсэн байна. Энэ ч одоо хэцүү байна. Ерөөсөө болж байгаа юм алга. Энэ бол үүргээ хүлээсэн хүмүүсийн хийх ёстой ажил мөн. Тэгээд энэ чинь мэрэгжлийн хүмүүс та. За гэтэл одоо яг өөрлөгөө буугаад ирээ. Өөрийн бизнес гэж юу вэ? Бүр өөрөөсөө эхлэе. Би юу хийж чадах вэ? Би юунд дуртай вэ? Би юу хийвэл аз жаргалтайгаар энийг хийж чадах вэ гэдэг. Ингээ бодоод үзэнгүүт чинь асуухгүй. Боржоор л батаад идэг те. Түнжинд ямар боржоор байна гэдгийг санаа зовоод идэг те. Тэгээд тэрэнд аягүй их санаа зовоод тэнд нөгөө хайрын сайхан ирч хүч энерги бүх юмаа тэнд комент бичгээд ингээд зарцуулаад байгаа байхгүй юу? Тэрнийхээ оронд би чинь хин бэлээ. Би өнөөдөр ганцхан л асуултыг өөрөөсөө асуух. Би энэ ажлыг хийгээд аз жаргалыг мэдэрч чадчихна. Аз жаргал гэдэг нь яг юу юм? Би зүгээр өглөө асаад инээгээд ажилдаа явж чадчихна уу гэдгийг л өөрөөсөө асууж. Миний олж байгаа нэг хэдэн төгрөг маань тийм энэ бизнесийг хийгээд олж байгаа юм маань намайг баярлуулж чадчихна. Миний үр хүүхдийг баярлуулж чадчихна. Миний гэр бүлийг тий ахуй хэрэгцээ маань бүрэн хангаж чадчихна гэж бодчих юм бол чи ста жинхэнэ өөрлөгөө хацуу шимлээд өгөх орох юм байна. Тэгэхээр энэ хийгээд байгаа бизнес чинь хиний бизнес ээ гэдгийг төрүүлээд харчих юм бол энэ гурван бизнесийн аль нь юм бэ гэдэг. За бүр корпорац компани мундаг эмэгтэй удирдагч байна. Дэлхийд төршөндөө. Тэд нар бол анх бизнесээ эхэлж байхдаа өөстөө дэлхийн одоо 13 сая хүн миний бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэж эхлэегүй л ах. Манай нэг найз хэлдэг. Юуны зүүнний чинээ нөхөр ороод цааны чинээ тэлэрээ гэж хэлдэг. Тэр яасан байх вэ? Хамгийн бага боломжийг өөрөө өөртөө таарсан юм хийж эхэлжээд хүн дараа нь цаан шиг томогдох. Гэхдээ л нөгөө өөрөө өөрлөгөө харах боломжийг өгөхгүй болвол ямар ч гоё юм өрөөдөд нэмэр ах. Балмаа коуч маань энэ дээр яг нөгөө нэг татгшоо чимээлэх гэж аюу гоё ярьдаг те бас нэг рилүү дээрээ хэлжсэн ч те анхаарал дандаа гадагшаа агаад байна гэд татгшоо чимээлээч гэд та хэлдэг ш. Тэн дээр нэмэлт тайлбар юм. Яг бид нар ингээд заримдаа яг тэг татгшоо чимээл гэж юу юм те юуч байхгүй мэдрэмж байхгүй. Гэхдээ зарим хүмүүс бол бүх мэдрэмжээ хаацсан гэдэг. Ядвал нэгэд үсэх юм бол тийм ч таатай биш мэдрэмжүүд байгаа учраас би одоо тэгэд асуудал бүр ингээд хоолой дээр гарч ирээ те гарцгүй болсон хойно заримдаа хүн татгшоо чимээлж өөрийгөө чагнадаг. Тэр нь одоо миний дотор ямар бодол эргэлдээд байна. Тавтан юу бодоод байна. Миний дотор ямар сэтгэл хөдлөл мэдрэмж давмгаалаад байна. Тэрийг анзаарч эхлэх байхгүй. Тэр дундаа бүр ингээд бид нар чинь өөрийгөө анзаархаас эхлэхээс өмнө буюу одоо сэрхээс өмнө гэсэн үг шүү дээ. Нэг л үйлдэлээ тавтаад авах. Нэг л амьдралынхаа юмыг л тавтаад байгаа. Тэнд шинэ юм орж ирэхгүй. Би өмнө нь нэг 6 одоо эрдэмтдийн нэг судалгаа байдаг байхгүй. 6 жил тутам сэтгэл хөдлөл тавтагддаг, хүчтэй сэтгэл хөдлөл тавтагддаг. 6 жилийн өмнө би маш их уйгуунаг ганцаардлыг мэдрээд тухайн үед надад ямар ч дэмжлэг байгаагүй би өөрийгөө өнгөх арга хэрэгслээч мэдэхгүй байсан, гав ганцаараа байсан. Тэр бол ингээд ийм том мэдрэмж байсан учраас би чадахгүй хаацсан. Тийм ээ. Тэгээд би ажил амьдралаа хэвээ өргөжлүүлээд явлаа гэдгийгсэн чинь 6 жилийн дараа тэр мэдрэмж дахин тавтагддаг гэсэн судалгаа байдаг. Алгоритм. Тэгэхээр бид нар бол зүгээр сэрхээс өмнө буюу бодол, сэтгэл хөдлөл, дотоод энэ хөдөлгөөнүүдийг анзаарч эхлэхээс өмнө нэг л юм тавтаад идэг. Тэгээд гадны юмнаас одоо яг эндээс хөрөнгө оруулалт авчих юм бол ийм технологиг авчих юм бол тий ийм гой будаг аваад өргөчих юм бол ийм гой хувцас авчих юм бол би гой болчихно гэдэг. Ингээд ааштай. Гэтэл энэ дотор жинхэнэ би хинбэ гэдэг чинь өөрчлөгдөхгүй бол би хинбэ гэдэг өөрчлөгдөхгүй бол амьдралыг юу ч өөрчлөгдөхгүй. Би хинбэ гэдгийг өөрчлөн гэдэг чинь одоо бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, зан дадлаа. Тэ? Нөгөө тархичин залхуу учраас нэг юм ингээд жоохон хийнгүүд автоматжуулаад алт ухамсарлуу ингээд шидчихэж байгаа байхгүй тий. Тэгээл нэг юм ингээд тавтаал хийгээд идэг. Тэгэхээр бид нэр доторлоо жоохон өнгөгээд үзэх юм бол
заримдаа хүмүүс ирдэг штэ хөөх би зүрхний цогцолт анх удаага мэдэрлээ. Байд юм байна. Зүрх байсан гэдэг. Тэгвэл яагаад одоо та хоёрын маань бодлоор хүмүүс ингэж яг тэр нэг өөрлөгөө өнгөрөхөөс илүү те дэлхийн асуудлыг шийдэх гээд бусдын бизнесийн асуудлыг шийдэх гээд тэгээ яг дотгошоогоо өнгөх болохоор тойроод ингэж зүгтаад идэм болоо таны зүйлс юу гэж бодож байна? Тэр хүн өөрийгөө мэдэхгүй нөгөө сая болроо хэлдэг мэдэхгүй байхгүй. Өөрийгөө мэдхийг хүсэхгүй байгаагаас гадна манай хүний хэлгээр мэдрэмж юм байна. Уг нь өөрөө мэдээд байгаа байхгүй. За энэ дадал зуршил буюу бусдаас бурууг хайдаг эсвэл бусдын асуудлыг хардаг юм даамжраад ирэх юм бол бусад мэдрэмжүүд буюу нэг мэдрэхүй гэж ажиллахаа хэлж эхэлнэ. Өөрийгөө мэдэхгүй шүү дээ. Өөрийгөө мэднэ гэдэг чинь 5 мэдрэхүй шүү дээ. Хамар ажиллаж гэнэ үү? Сайн нэг зүрх байд юм байна. Мэдэж гэнэ гэдэг чинь тийм хүртгүү мэдээж ажиллаж гэнэ. Тийм чих ажиллаж гэнэ. Нүд ажиллаж гэнэ. Арьс маань ингээ хүртээд мэдэрч гэнэ. Энэ мэдрэмжүүд маань байхгүй болох үед маш аюултай. Тэр нь юу гэхээр чихээрээ сонссон ч гэсэн дахин ойлгоно. Нүдэрээ харсан гэсэн нүдэндээ итгэдэггүй. Тэ? Гараараа барьж үзсэн ч гэсэн тэрэндээ итгэдэггүй. Хамрын ажиллагаа болсон, амтны ажиллагаа болсон. Маш тийм хэцүү байдалд орсон. За, энэ мэдрэмжүүдийг яаралтай сэргэхгүй бол түрүүний хэлдэг нөгөө за бусдыг буруутгах гэдэг бол зөвхөн нэг баг. Зөвхөн нэг юм. Өөрөө өөртөө таашаалгүй байна. За одоо бусад нийгэм, ажил мэргэжил, одоо хажууд байгаа ханижил, найз нөхөд, үр хүүхэд бүх хүмүүс ингээд онилоод явчихна. Асуудлыг өөрөөсөө ингээд гадна хачаад байна. Тэгээд энэ мэдрэмжүүд ямар үед давтагдаад ирв үү? Сая болормогийн хэлдэг давтамжууд нөгөө нэг одоо олон амьдралын үйл явдлууд байна шүү дээ. Үйл явдлууд чинь ингээд ойр ойрхон давтагдах үед шуурхан арга хэмжээ аваагүй. Бид нар одоо гар дээр нэг ингээд гараа зүсчлээ гэж боддог тийм. Яаралтай арга хэмжээ аваад энийг ядаар цэвэрлэхгүй бол өсрөх хийлгэн, дийлэн, цаашаага яс руу орно гэх зөндөө олон юм байна шүү. Сэтгэл гэдэг чинь уг нь эрхтэй юм байна. Би дотроо ингээ хөр хижижгэн зүсцэн яваад байгаа байхгүй юу. Тэгээ өнөөхийгөө нөгөө аниулахгүй ингээ удаан яваад байхаар өнөөх чи ингэж яагаад өнгөн дээр анцсан юм шиг боловч дотроо мэдээлсэн. Мэдээлэл буглаад явж явах үедээ бусад нөгөө мэдрэхүү гэдэг юм байгаа. Хараад ирэнгүүт тэр чатхаа болно. Тэгээд хүн юм ярихаар сонсоод идэх хүмүүстэй ингээ сонсож байгаа. Эргэж хараа шаардлагатай юм шүү дээ. Тэр болол нөгөө perception буюу тий сонсоод ойлгоно гэдэг нь байхгүй болцсон. Мэдрэмж байхгүй. Хараад 3-ын тоо гэж харчаад ийшээ хараад 4-ийн тоо бичдэг хүмүүс байдаг. За ялангуяа одоо нөгөө 30-аас дээш насны зөндөө олон юм өөрийгөө мэдсэн гэж бодож байгаа улсуудад ийм юм асар их байдаг. Тийм болохоор тийм хүмүүс нөгөө насан туршийн боловсрал гэж нэг юм байгаа. Гэхдээ ийм имийг дахин орох эсвэл тэдгээр хүмүүст шинэ технологиг ойлгуулах ярих эсвэл амьдралд орж иж байгаа цааш нь хэмнэл хөгжмийн урсгал хэмнэл амьдралын хэмнэл тэгээ одоо нэг юм Z generation хэмнэлч гэдэг юм уу те энэ миний ярихад бол ойлгохгүй гэдгээ бүр өөрсдөө хилдэг бид нар гэж ойлгохгүй. Яа тэр дотор нөгөө бугалцсан юм яваад байгаа байхгүй. Тэгээ анханасаа жоох тэр чинь мэрэгжлийн хүмүүс засдаг хүмүүс байна. Одоо тэр чинь сэтгэл засалч гэж нэрлэж байна. Зөндөө олон нэр томьёотой те. За ингээ очиод тэр чинь нээж үзэхийн тулд эхлээд хагалнаа да. Дотор юу байна те хаглаа сайхан цэвэрлээд аниад ингээ доторхын сайхан анчиж байгаа дараа нь гадна шарахын сайхан ингээ эргэтнээрээ л бодоод үзчих юм бол тэгээд нэгэнд тэр дотор идэ байхгүй бүх юм сайхан болцсон үед эдгээр идэвхтэй юм чинь бүгдээрээ сайхан сэргээд иймийн тулд хүн дандаа дотоод ертөнц рүү өнгөж харж ийм тэнд маа шарах байна уу илдэв ингэсэн юм байх үү дээ гэж анзаарч авахгүй бол өнөөт үг яваал хүүхэд насанд болж авсан гам болж байна тийм зөндөө олон юм байж байна. Тэгээ нөгөө шарахыг нэхийн тулд ингээд зүсгийн тулд өвдөн штэ. Тэр нэг өвдөлттэй эмзэг мэдрэмжээс цугтаагаад байт юм. Яг энийг нийчвэл би нөгөө анх баг багтаа авч байсан нэгэн цагт авч байсан тэр их асар эмзэг тэгээ сул дорой мэдрэмжийг авчна. Тэгэхээр энийг мэдрэхгүй тул би хамгийн хүчтэй хүн болно гэд гадагшаа маш их тэмүүлэлт болчихдог. Гадагшаа амжилтын ингээд тэмүүлэл асар өндөр болчихдог тий. Тэгээд цогцолт хийчих юм бол бас тэр мэдрэгдчих гээд байдаг учраас завгийнхаа циклд орчдөг. Тэгэл хүн харахад би завгүй. Үндэ тэр чинь өөрөөсөө цугтаагаад байгаа тий. Тэгээд бид нар энийг гал унтраагч, гал сунагч гэж нэрлэдэг.
хэдэн 6 төрлийн одоо маш олон төрөл байгаа. Тэгээ заримаас нь ингээд дурдах юм бол бусдыг буруутгах бол нэг төрөл нь. Энд хэцүү байвал тэнд буруугаа чихчих юм бол тэгээд асуудал шийдэгчиж байгаа байхгүй тий. Энд байгаа юм ингээд одоо ядгийн нэг талаараа бөөлж гаргачих гэсэн үг шүү дээ. Гэтэл энд нэг төр зүрийн арга заах механизм. Тэгээ архиар одоо харт амиг хилдэ янзын юм дондох байдлаар, за өгөө дондох байдлаар. Тэгээ одоо бол ингээд технологийн допамин тий одоо сошиал медиад ингээд дон гэл байнгын мэдээлэл. Тэгэл нөгөө 100 би ажилласан байхгүй үйлчлүүлэгч нартай. 100 ингээд 7 сард 8 сард ингээд амардаг зогсолт идэх штэ. Зогсолт тэгэл ирсэн ч юмстай. Үнэхээр хэцүү байсан. Би бүр ингээд өөртөөгөө байж чадахгүй тавчтаад ингээд бүр ингэсэн тий. Би ч гэсэн өөрөө тийм байсан. 10 жилийн өмнө чинь завгүйгаараа өөрийгөө тодорхойлцсон те нөгөө сул дорой мэдрэмжээс айгаад тэгээд энэ тохиолдолд нэг л шийдвэр гаргах хэрэгтэй юм л. Таниад би энийг зогсооно. Тэгэнгүүтээ би яадаг байсан гэхээр сандал дээр очиж суучд. Тэгээд сандал дээр очиж сууж тавчтаал байж чадаал амьсгал ингээл хөө байж чадж байгаа. Тэгэл за ямарсан араас нь би амьсгалаа уртаар гаргана. Бяцлалыг бол хийж чадахгүй юм байна. Тэр бяцлалч юус орохгүй юм байна тий. Тиймэрхүү байдлаар л тасалж исэн л та. Тий. Яг тэгээд яг энэ асуудлыг нөгөө бүр ингээ бизнес эрхэлж байгаа. Одоо чинь дараагийн түвшинд гарсан шүү дээ. Бизнес эрхлэн гэдэг үг нь хүртэл өөрөө ингээ ажил хийх, цалин авах, бизнес эрхлэх болж ингээ шал өөр асуудал тийм. Тэгээд бизнес эрхэлж байгаа болон эрхлэх гэж байгаа хүмүүстэй ингээ тулж ажиллахад зарим нэг хүнд бол миний хөш яваад нэг ретрит яваад байна тий. Тэгэхэд нөө чи өөрийгөө нэг сайхан онгоолгоод уйлаад тий бүгдийн сайхан яад болормаагаар яад төрхүүлж байгаа тий. Сайхан цэвэрлүүлээд тэнд очиж шархан анаачаад нэг юмнуудыг гэж хэлмээр санагдсан. Тэгээд өөрөө дотоод сэтгэл нь ч одоо ядаж хөнгөрчихсөн байгаа хүн урагшаага юмыг олон нүүдлийн газрыг харж чадах байх. Яг олон нүүдлийн газрыг харж чадхад мэдээж бидэнд коуч хэрэгтэй, чиглүүлээд аваад явах хүмүүс хэрэгтэй. За бүр таган дуурайд гадны одоо мундаг ном, Facebook, YouTube, подкаст зөндөө юм байж болно. Дотроо шарахтаа байгаа хүнд 1000 гоё юм аваачиж нялаад ах юм бол ёстой нөгөө юм баримл дээр зүгээр энэ тэндээс нэг хавгах шиг тий яатсан юм шиг. Тэгээд нэг жоохон гэхэд үндээрээс салаад. Тэгээд тэр үедээ хүн юу гэж хэлдэг вэ? Сая нэг степ бүрэх. Би улс орны эдийн засгийн бүрэх таатай. Тэгээд бизнес эрхлэе гэж бодож байгаа бол эрхтэй юм ихтэй хамаагүй. Тэгээд энэ подкаст үзэж байгаа ямар нэг юм хий гэж бодож байгаа бол би сэтгэлийн хувьд бэлэн үү гэдэг өөрсдөө асуу. Бэлэн биш гэж бодож. Үнэхээр нэг жоохон сэжим гарч ирдэ шүү. Өөрийгөө мэддэг тий. Сэжим гарч ирээд болохгүй байна гэж бодож байгаа бол тэр болгодог шархаж нэгээд засдаг хүмүүстээр яаралтай очиж цаг хугацааг товчлоосай тий. Яг нэг тийм одоо хит эмгтээчүүдтэй таарч исэн л та. Ингээд аюу юм өндөр боловсралтай. Тэгээ ингээд нэлийн удирдах албан тушаал олон жил эрхэлж агаад өөрөө бизнес эрхлэх гээд одоо хувийн компани нэгээд юм явж байгаа те стартап гарааны бизнес ч юм уу. Тэгээ ингээд ер нь нийтлэг ингээ харахаар одоо би ер нь ийм хүн биш юм аа. Уг нь бол сүүлийн нэг 2-3 жил ингээл үр хөвгт рүүгээ бухимдаал уурлаал те. Тэгээ ер нь ингээд гэр бүлийн асуудал ч гэсэн хэцүү болоод те. Ажлаа хийх үү одоо нөгөө нөхрөө гэр бүлээ сонгох уу гэдэг рүү ороод байна. Нэг хэсэг эмэгтэйчүүд байна. За нөгөө талдаа болохоор эд алтдаг дээрээ те. Өстө өөрийгөө 2-3 нугалчих юмсан те. Тэгэх юм бол өстө 2-3 хувилчих юм бол би нэрээ өстө алах гад байна гэдээ явдаа бүр ирч хүчин ундрцсан нэг юм хоёр төрлийн эмэгтэйчүүдтэй ер нь нэлээд их ингэ таарлаа л асуулууд нь төстэй. Тэгэхээр та хоёрын маань зүгээс яг энэ хоёр төрөлд яг байгаад байгаа бизнес эрхлээд байж байгаа эмэгтэйчүүд байвал юу гэж зөвлөх вэ? Зочноос эхлэх үү? Би бол тэр нөгөө алаад өгье гэдгүүдтэй олон их санал нийлдэггүй. За алах тэг ингээд бүх өрч хүч энерги зарцуулах гэдэг нь өөрөө яг юу олж авах гэдэг вэ гэдэгтэй хамаартай. Одоо нөгөө амжилтын нөгөө дутуугийн комплекс гэдэг шиг. Амжилтын комплекс гэдэг нэг юм байна тий. Үнэхээр одоо амжилт үзүүлээл очир зүггүй ингээл оруулсан пост нь хэдэн мянган лайк аваа тийм болох гээд байгаа юм уу? Эсвэл банкндах одоо хадгаламж нь хэдээрээ нэмэгдэх гээд байгаа юм уу? Эсвэл хэдэн мянган хүнийг ажлын байртай болгочих юмсан гэж бодож гин үү гэдгээс ялгаатай байхгүй юу? Миний энэ амжилт маань өөрөө цаанаа хэдэн хүнд тусалж чадах вэ гэд бодсон байгаа хүн би үнэхээр
өөрийгөө бүр хувлаа тавьчмаар байна гэж байгаа бол би таваа чамд ямар тусламж хэрэгтэй вэ? Алуу би чиний наадхан ч ороод ирэх үг гэхэд бол асуудалгүй. Эсвэргээрээ би чаддсан байна, би мундаг гэдгээ мэдж байгаа. Тэгэхээр одоо би бол энийг хийгээд ер нь бол намайг тамар барахгүй даа гэдэг дээрээ тавьсан хүмүүс байдаг тий. Тийм хүмүүсийг бол sorry хуйлаа ер нь таарахгүйсэн. Байна тий. Дахиад ер нь уулзаад ирэхгүй байхаа гэд хэсэг хугацааны дараа хилээд тавьчихсан дээр. Тэгэхээр тэр асаад байгаа нь чинь дотроо бас хэдэн янз байна. Модон бутаанд явж байхад бутаан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс хэд хэдэн эмэгтэйгээс асуулт асуу. Нэг л асуулт асуугаад авсан хариулт нь бүр шок. Юу гэж хэлсэн гэхээр та яагаад бизнес хийдэг вэ? Мөнгө олохын тулд тэгж л ингэж л хэлээ. Ер нь бол бизнес хийх нь өөрөө мөнгө олох гэдэг юмар бид нар хүмүүцсэн байхгүй юу? Тийм байна. Арны ном соёл тэр яасан исэн капитализм хөрөнгө оруулалт ерөөсөө л энэ байгаа марсан өгөөжийг л яаж дахиж хэд дахин нэмэх вэ гэдэг талаар ярьдаг. Гэтэл бутаан эмэгтэйчүүд юу гэж хариулсан гэхээр би community-д тусламаар байна. Миний хийж байгаа бизнес бусад бутаан хүнд туслана. Маш олон хүн ингэж хариулсан. Вау. Тэгээ ингэж хариулж байгаа юм чинь бизнес нь бүтгэхээс яах юм бэ? Бүтэн шүү дээ. Одоо болормоо нэг талах хийгээд би энд нэг сүү хийгээд тэгээ чи нэг чихэр хийдэг болно ингээд дамжуулаад миний сүү таяр аваад юм хийгээд би таярын хийсэн талхаж аваад хүүхдэд өгөх гээд шүү дээ Энэ багхгүй уг нь бол. Тэгээд нөгөө нэг асаад байгаа хүмүүс дотор чинь энэ сэтгэлгээ байж ивэл дуртай туслая. Халиу болохгүй бол цалингүй чамаагүй зөвлөгөө гэж хэлэх гээд байна. Эсвэргээрээ нөгөө намайг хит дахин хуйлаа тавиач би ер нь ирээдүйн ерөнхийсэд болох юм шүү гэж ярьж байгаа юм. Арай өөрөөр. Тэгэхээр хүмүүсийг бас дотор нь айгуу сайн анзаарч энэ хүн ер нь яах гэж энийг хийгээд юм гэдэг. Гэтэ одоо хямархан шүү дээ. Тосон тосоор усан тосоор ялгараад энийг харахад хямархан. Тийм шүү тараалаа. Болохгүй бол Facebook руу нараад гүйлгээд үзчих. Нэг сарг гэл хэдэн ньюс видео нэг бүтэн жилдээ сарг гэл харахад ерөнхийдөө маань юу хүсээд байгаа нь харагддаг. Тэгэхээр зорилгоор удирдуулсан байна мөн үү? Тэр зорилго зүрх сэтгэлээс гарсан байна. Гэтэл мөнгө өөрөө нөгөө хийсвэр гадны энерги байгаа даа. Тэгээ хийсвэр юмны хойноос хөөцөлтөхлөөр чинь ерөөсө баригдахгүй. Тэгээ өөрөө харин шатаад бүр ажлаасаа хав шинжтэй болоод сэтгэл зүйн хямралд ороод тэгээ тэрийг айгүй гоё хэмжиж болоод байгаа. Хідээр шатсан. Тий, хэмжиж байгаа тий. Энэ сэтгэлийн юмыг бол хэмжихгүй хэцүү. Гэтэл энийг нөгөө who will cry when you die гэж тэгээ одоо манай урд зүгийн философи, манай энтхэг зүгийн философи биш тий. Чамааг өнгөрөхөд хэдэн хүн ойлгох вэ гэдэг философоор хүмүүцсэн улсууд бол бизнес гингүүт гэж л боддог. Хүнд туслана. Нөгөө нэг хийгээд бизнес ингээ хийгээд яжсэн хэмжүүр нь одоо яг цаасан дээр байхгүй ч гэсэн тэр бизнес ингээл байхгүй болгосон. Одоо болрог хийжсэн талах байхгүй бол манай хүмүүс хоолгүй байхгүй юу? Хийж л байна. Ерөөсөө л бүх юм зүрх сэтгэлээс. Тэгээд тэр зүрх сэтгэлтэй хүн бизнес ч хийж болно, инженерч болж болно, сансарлагч нисч болно, багшч болж болно. Бүр цалингүй ажил хийсэн ч болж жаргалтай гэсэн. Энэ дээр хүний нэг буддийн нэг кино үзэж байж байгаад тэгээ одоо та ингээл 50 бай гэл ингээд ах юм тий энэ бодтой зэмд чинь тэгээ хүний энэ зориг мотивац чинь тэгээ хаанаас гарч ирдээ тийм юмтай байж болохгүй мó гэж асууж байгаа. Тэгсэн чинь хүн өөрийнхөө дотоос дэлийг тогтоогоо тодоос тод ингээ хардаг болчихлоор зориг дотроосоо түрээд ундардаг. Тэр ундарсан тэр зориг бол жинхэнэ алсын хараа тийм ээ жинхэнэ сайн санаа сэтгэлтэй байдаг. Шинжлэх ухааны талаас бол нэр чинь нөгөө бизнесээ зүрх сэтгэлээр удирдах байгаа байхгүй. Тэгэхээр зүрх нээлттэй байна. Би сайн сайхны төлөө гэхэлэр чинь нэг энэ тавиар бай тий. Мөнгө гэхэлэр чинь ингээд тий. Ингээд байна шүү дээ. Тэгэхээр энерги нь өөр байгаа тий. Тэгээ зүрх чинь өөрөө дахиад хэлээ тий. Тархинасаа 5000 дахин илүү энерги үйлдвэрлэдэг юм. Зүрхний математикийн институт нэг 25 жил судлаад зүрхний үнэхээр өндөр дээд шатамжуудыг нээж байгаа байхгүй. Гэтэл бид нар ерөөсөө тархил чухал гэсэн чинь зүрхнээс чинь дээд сэтгэл хөдлөл мэдрэмжүүд ингэж ундраад бидний цахилгаан соронзон орон зай тий одоо аавра гэдэг юм да тий ингээ альмын хэлбэртэй тоорус хэлбэртэй болж ингэж бүтэн болтгоо харин толгоогоороо яваад ахлаар тэр цахилгаан соронзон орон зай чинь ингээ гимтцэн байж идэг тий тэгээд зүтгээд нэг юм аав гараал авчдаг нэг юм бүтээн гараал авчдаг тий эсрэгээрээ зүрхнээсээ ингээд ундраа зүрхний зорилгоо дагаад миний баяр хөөр
Тэгээ би энийг юуны төлөө хийж аваа гэж зогсолт тэгээд утга учраа анзаараад эхлэхийн цагт зүрх өөрөө ингээд дандаа ич хүчээр бэлгааж өгч идэв. Тэгээд ирэхлээрээ ядрах нь баг. Туйлдах нь баг. Юмыг хөнхөн хүлээж авдаг. Тархинаас чинь тэгээ шүүмж сэтгэлгээл орж байна. Энэ намайг тэгсэн тэр тэгсэнтэй нөгөө нэг тэгэл байнгын шүүмжлээл, орчин нөхцлөө шүүмжлээл, бусдыг шүүмжлээл, өөрийгөө шүүмжлээл. Тэ би нэг балгийн abundance key гэдэг балгийн дэлгүүр атах гэдэг хөтөлбөр гаргасан. Тэрэн дээр бол ерөөсөө бид нар хороо ингээд сайн сайхныг өгөхөд энергийн хувьд ингээд хамгийн сайн сайхан одоо толгойдоо ботсон тэ ийм юмтай болох юмсан гэдэг бүх юм боломжтой. Боджилж чадж байгаа боломжтой байна. Тэрэнд та өөрийнхөө давтамж үйлчлэлийг тааруулж чадах уу гэдэг. Түүний тулд нөгөө өндөр дэд сэтгэл хөдлөлд өөрийгөө дасгалжуулах тийм ээ зүрхийн нэг болчиход байгаа. Эсрэгээрээ ингээд бусдыг буруудгаа шүүмжлэл ингээд харж улам бөхөөлөгөө цахилгаан соронзон орон зайчин гимтэл ер нь тэгээл нэг юм зүтгэлээдэг гараал явчихдаг. Тэ. Саяхан өнөөдөр нэг ивент дээр манай үйлчлэгч хэлсэн байхгүй би тэр хөтөлбөрт ороод үгээр сонин үрдэн гарсан. Би 5 жилээ би нэг байр авъя да за эх жил авъя да гэж бодоо явж исэн юм аа. Тэгсэн чинь би хөтөлбөрт ороод 12 тонн жоод байр авцсан. Тэгээд эргээд 5 жилийн өмнө би тэр байрыг судлаад брошюрыг ингээ харчаад хувцсныхаа шүгний дээр тавьсан. Хүрсэн байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр байраа би ингээ худалдаад авцсан. Тэгвэл тэр хүний тэр байр бол сэтгэл нь өндөр дээд давтамжинд орохыг хүлээгээд байж байсан байгаа. Тэгээ орчингууд ингээд боломж олоод гараад ирж байгаа. Үүнийг бол яг нөгөө эртний мэрэгэн ухаан кабалагаар их тайлбарлаж өгдөг. Vessel буюу бидний энэ сав бэлэн болж иж хороогийн сайн сайхан баялагчин орж ирдэг. Араас нь хөөцөлдөж тэмцэлдэх юм бол харин эсрэгээрээ ачуудал байдаг. Ягаад гэвэл надад байхгүй. Надад байхгүй би очиж авна. Тэгэхээр надад байхгүй гэдэг чинь хос байгаа. Харин эсрэгээрээ энергийн хуулиараа би дүүрээд бэлхаад ирэхин цагт ая зөнгөөрөө ингээд бүх юм ингээд эвлээд бүтдэг. Тэ? Амьдрал уг нь амархан. Таанч бидний оюун санаа үнэхээр төвөгтэй болгож байна. Таны одоо хоёр дахь эмэгтэй гэх юм уу те ингээд зүтгээд байгаа аюу ирч хүчтэй алаад өгмөр юм гээд эмэгтэйчүүдийн хувьд бол сэтлэрээ бас ялгаатай байх нь шүү дээ. Тэр хийх гээд байгаа ажил бизнесээ зүрх сэтгэлээсээ яг тэр нундарч гин үү? Аль эсвэл одоо арай өөр зүйлээр удирдагдж гин үү? Зорилго одоо нэг юмтай зуралтаан байгаад байна уу гэх те. За тэгвэл нөгөө нэг эмэгтэй одоо штэ хөрхий одоо гаццсан ингээд зүтгсээр агаад ингээд би нэрээ бүр өөрийгөө танихгүй байна гэдэг дээр очсон байгаад байгаа. Тэр одоо эмэгтэйчүүдэд маань таад маань юу ч хэлмээр юм. Дахиад одоо би бол зүгээр тийм эмэгтэйтэй тарах юм бол болормаатай болсон. Тэр ретрэнд яваад хаачихсан. Өөрийгөө сонгоод хаач. Өөрийгөө сонсоод хаачтай очиж тий. Бас нэг юм одоо манай бизнесүүд дотроос нэг юм өрөвц эмэгтэйчүүд бас байдаг. Одоо ийм хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг чинь бас нэг төрлийн гаццсан хүмүүс байхгүй юу? Явдаг байсан бол тэгэл өөртөө ингээл явчих штеп. Яах гэж бас нэг юм бүртгүүлээд байгаа ингээл бодно штеп тий. За тэгсэн чинь тэр дотор бас нэг юм зарим нэг эмэгтэйчүүд болохгүй л өөрөвчөө өөрөө гараа авчдаг эмэгтэйчүүд бас. Зүгээр шууд энэ тэнд очиод хар ажил хийв. Орчноос өөрийгөө ингээд салгаж гарч чаддаг юм зоригтой тий. Тэгээ эрэгтэй хүн болохоор их сонирм. Эрэгтэй хүмүүс чинь таалагдахгүй бол очиод цохоод автна. Тэгээ маргааш нь андаа гэдэг найзлаа. Арих уугаад тэгээ найзлаад нөгөө бизнесээ өргөжлүүлээ явчихдаг. Энд чинь юу гэхээр бас зориг байхгүй юу? Очиод цохоод авах зоригтой байна тий. Буцаагаад очиод уучлах зориг байна. Бид нь тийм байхгүй уучлаарай. Хүн болгоно өргөвчөө өрөөд гарч чадахгүй өргөвчөө өөрхөн гарахаар чинь нөгөө хөлөг гарнаас чинь тоогоо шанах чинь болохгүй бүгдийг аваад яа гарч харагдаж тэр эмэгтэйг нүдэн чинь харагдаж байгаа тийм. За тэгэхээр тэр эмэгтэй яах вэ гэхээр эсвэл өөртөө ижил төстэй эмэгтэйчүүдийг яаралтай болж уулзаа. Тийм нэг арга байдаг. Тэ? Одоо манай нэг захирал надад нэг тэгж хэлээд би тэрийг нь үгүйсэх гэж юу вэ? Success is the lonely sport гэж хэлээд. Тэгээ би тэрэнд айгүй итгэсэн байхгүй юм. Нэрэл амжилттай яваа хүн чинь ганцаараа л спорт ярьж хэлээд идэм байх гэсэн чинь тэр хүний л үзэл бодол байсан юм байна. Хатуудлаа тэр хүний үзэл бодол. Тэгээд өөрийгөө би бол амжилттай байх гэдэг ганцаараа байх хэвээр. Яг над чиг амжилттай явж байгаа юм байхгүй гэж ойлгосон байхгүй. Гэтэл яг өөрөө бизнес хийгээд ингээд явгоот
ажилчдаа ч ярьж болохгүй асуудал бидэнд байдаг. Дараа жил 3 сарын цалин яаж тавина мэдэхгүй. Гэхдээ тавих хэрэгтэй. Гэхдээ эднэрт би хэлж болохгүй. Болов шууд ажлыг хэлэн шууд ажилласаа. Тэгээ за тэгээ гэртээ ирээд нөгөө асуудлаа ярихээр ээж аав маань юу гэж хэлэх вэ? Гарч гоё гэд натхаа хийх юм болчооч гэж хэлнэ. За нөхөртөө хэлэнгүүт ч өнөг чинь за одоо өнөг чинь ингэ чинь санаа зов. За тэр үед бид нэр хинтэй уулзсан гэхээр яг өөртөө адилхан SEO эмэгтэйчтэй уулзсан. Бид нар бүгдээр яг адилхан асуудалтай. За тэгэнгүүт чинь нөгөө миний энэ шийдэж чадаагүй байсан асуудлыг нөгөөг чинь 3 сарын өмнө шийдсэн байхгүй юу? Тэгээ ингээ хоорондоо ингээ бид нар нөгөө ваунд хийлийн арга гэдэг шүү дээ. Ижил төстэй хүмүүстэй очиж ингэж нөгөө бинтийг уулздаг нэг арга байна. Тэгэхээр үнэхээр тийм гацалтанд орсон байгаа бол одоо гацалтанд орогчдын групп гэж хэлдэг болоо тий. Уулзах нь нөгөө пүрүүс хэрэглэгчдийн групп чинь пүрүүсний л асуудалтай хүмүүс байгаа шүү дээ тий. Амортизатор алин дугуй авах болсон үеийн асуудал тий. Одоо пүрүүс 20 групптой пүрүүс 40-ын явахгүй тий. Тэнд одоо юугаа их гэдэг. Тэгэхээр өөртөө ижил төстэй хүмүүсийг хай. Тэр хүмүүст чинь бүр гарц гаргалгаа байгаа. Тэдний чинь зарим нь болормагийн контакт байгаа. Яаж ингэ явах вэ гэдэг нэг юм арга нь байгаа. За эсвэл нөгөө гандангийн баруун хойдлын хаалган дээр нэг өөдөн шүү дээ. Тэн дээр очсон байгаа тий. Арга хэрэгсэл тэдний чинь бүгд байгаа. Ганцаараа битээ зүтгэрэй л гэж хэлнэ. Тэгэхээр уналтанд орсон бол чи ганцаараа биш шүү. Ядаж чамааг уйлахад мөрөө чинь түшээд өгөх танихгүй бас нэг бүтлгүүгээр тэнд сууж байгаа шүү. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө эдгэрэл траума өөрөө ганцаараа гэсэн тохиолдолд траума үүсдэг. Хэрвээ нэнж сэтгэлдээ нэгний түших нэгэн байсан бол тэнд биед сэтгэлд шок үүсээд гацаад үлдчихгүй. Ингээд түшээд ороод ирэхэд амьсгал сулраад тэр энергийн гацаа гардаг тий. Тэгээд буцаага траума ангаал бас хийх үед дахиад community-гээр буюу одоо ижил төстэй хүмүүсээр энэ яг эдгэрэл хийж явж байгаа хүмүүсээр ингээд тойрог болгоод уулзуулаад яриулдаг. Тэгэхээр би солонгоог сонсож байхдаа өөрийгөө минь дотроо асуудлын тайлал гарч ирдэг. Тэгээд бид нар чинь нөгөө би ганцаараа биш шүү дээ. Намайг түших хүн байгаа шүү дээ гэдэг чинь маш гоё итгэл найдварыг ганцаараа гэдэг хүн чинь чангарч байгаа юм. Намайг би унах юм бол би ядарч туйлдах юм бол түших хинж байхгүй. Ингээл явна. Шүд зугаалтай ингээл зүтгэж чаа. Тэгэхээр хаяа нэг зөөлрөх, уйлах, нялхарах, эмзэг мэдрэмжтэйгээ тулах боломжийг юм сэтгэл зүйн аюулгүй орчин бүхий хамт олон бий үүсгэж бүрдүүлж өгдөг. Тэгэхээр травма ангаалтын нэг номерын зүйл бол одоо community гэдэг юм. Тэгэхээр ийм унжгаа эмэгтэйчүүд бол яг ч юм үнэхээр голын олоод хэллээ. Нэг түшээд босоод ирээрээ таны асуудал чинь ганцхан тань биш байхгүй юу? Дахиад 100 эмэгтэйчүүдэд тулгарч байгаа. Тэ. Тэд нар асуудлаа даваад гараад ирэхээр сүултээ өөрийгөө шоолоод инээмэр санагдсан шүү дээ. Юу вэ? Энд чи яг тэгээд бидний асуудал магадгүй яг тэр community-д оронгууд те юу ч биш байгааг бас анзаардаг шүү дээ. Би одоо ийм жоох юм дээр гээд ингээд янз бүрийн тохиолдлоор яг нэг юм харилцаанд ороод траума харилцаанд эдгэрдэг гэд болмоо коуч манаас ярьдаг шүү дээ тийм ээ. Ирэхээр ингээд нэг тийм гоё сонирхолтой эсрэгээр аялал болоод хувирчдаг те. Одоо нөгөө технологийн салбарт ажиллаж байгаа. За дэд захирал гэдэг юм бас офт технологийн сургуульд те дэд захирал хийж байгаа хүний хувьд одоо ер нь технологийн хүн гэл за одоо ингээл харахаар нэг л хөлдөө нэг рационал тарихтай баг роботууд шиг те сэтгэл хөдлөлгүй мэдрэмжгүй хүн шиг нийт масс ер нь ойлгох гээд таны зүгээс энийг ер нь юу гэж ажигладаг вэ? Одоо яг ийм асуудал байгаа болол бид нар нөгөө woman-ийг гонгноод идэх чинь байхгүй юу? Ирчүүдийн ертөнц. Ирчүүдийн хэд хэдэн том ертөнцтэй уулуурхаа барилга. Хаанаас нь технологи орж. Ирчүүдийн ертөнцийн ингээд нэг уйлуулдаг, хайлуулдаг, уураадаг юмыг хоёр өмд индүүдсэн ч бүтэн индүүдчдэг хүмүүс орчхоор энэ чинь айтайхан болоод эхэлдэг байна. Манай найзуудын хийсэн Hello Baby гэдэг аппликейшн. Тийм. Hello Baby гэдэг аппликейшнийг хизээж эрэхтэй хүн хийж чадахгүй. Яагаад тэгэхээр эрэхтэй хүн сарын тэмдэг гэж байдгийг мэдэхгүй, хүүхэд яаж тэнд бүрэлдэхийг мэдэхгүй байх юм тийм. За энэ асуудлыг эмэгтэй хүн мэддэг болохоор технологиор дамжуулаад боловсрал олох гэдэг. За энэ чинь эмэгтэй хүндээ үрсэн бизнес аах. За тэгээд дараа нь хэрэв бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа нэг аппликейшн ингээд дан эрэгтэй хүн баг ажилтдаг байлаа гэж бодъё. Ер нь хэлэхдээ л тийм байна. 90% эрэгтэй хүмүүс. За нөгөө аппликейшн гараад ирсэн чи өстой яг нөгөө Монголын тоглолт үзэж байгаа юм шиг тасгаар дэлгэцтэй. Хайл энэ чинь ингээд чонын зурагтай, арслангийн зурагтай товчлоор алган дээрээ ингээд аратан маратан бүргэд яасан ийсэн гэл ингээд байж байгаа.
Тэгээ уг нь тэр нь айгүй хэрэгтэй аппликейшн байхгүй юу? Тэгэл Discord-ийн нүүр шиг юм өдр байвал хэцүү шүү дээ. Тэгэл өнөө аппликейшн чинь л хэвээр энэ одоо энэ аппликейшнийг хэрэглэх юм бол та нартай орлогоо боломжтой барина гэдэг юм гэвэл хэрэглэгчдийн тооны мэдхгүй байхгүй. Тэн нөгөө эмэгтэй хүний харах үнцэг, уян хатан байдал огт шингээгүй. Огт шингээгүй. Тийм болохоор Discord-ыг голцоо хөвгөдөл хэрэгэлдэг байх тийм яадаг. За тэрийг ийшээгээ ийм complicated байдаг болохоор, ийм хэцүү байдаг болохоор технологийн салбарт байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдийг тавхан битээ зүгээр нэг ядаж нэг 20% нь хүрчээсэй гэж бодоод бид нэг ингээд нөгөө огтыгоо шинжлэх ухаан математик дурлаач халиу хөө наашаа ороод ирээч гэх гуугаад байгаа юм баггүй юу. Сая би Шинзландд явж байгаад бүр нэг юм тайзан дээр ярьж байгаад ингэж бүр хэлсэн. Манай сургуульд ингээд эмэгтэй оюутнууд анх 10% байсан байхгүй юу. 2 дахь жилд нь 20% болоод 3 дахь жилд нь 30% болсон. Нийт оюутны 30% гэсэн эмэгтэй ахна шүү дээ. Тэгээ ингээд эмэгтэй болгох тусам ядаж тэнд байгаа хөвгүүд чинь дурлаад тий 0 руу байн гүүгээд үс үсээ самнаад цэвэрхэн хувцалдаг байхгүй юу. За ингээд тэнд чинь нэг юм жан үүсээд ирэнгүүр чинь хөвгүүдийн сурлах сайжирдаг. Бие гоё авч яваад эхэлнэ. Октод чинь туслах хөвгүүд айгүй олон гараад ирнэ. Тэгээд лав мабаг галс хийж дууссан чинь нөгөөхдөө очиж туслаарай гэж хөвгөж уралдаад дууссан тий. Энд чинь нэг юм хөөрхөн юм яваад байгаа байхгүй юу. Энэ яг энэ чигээрээ тэр хөөрхнөрөө салбартаа ажиллаад гараад ирэх юм бол аимшигын тэр муухай хар өнгөтэй аппликейшн тийм олноор гарахгүй юм байна. Ердөөсөө л энэ. Тэгээ манайх ирчүүч ухаалаг мундаг даанчиг бүх юмыг дандаа хеликоптер дээрээс хардаг. Дээрээс ингээд нисдэг тэрэг дээрээс хардаг байхгүй. Хүүхнүүд чинь дундуур нь яваад энийг болонд нь очиод тоог байна уу хараад энд нь бөөс байна уу хараад зэмлээд явдаг юм чи юм ихтэй. За дээр нь энэ тавчин дээр дарангудран гэ Hello Kitty ягаан юм гарч ирээд тэр нь хөвгөдөд зориулсан хэсэг ч гэдэг юм үү те. Энэ юм чинь зөвхөн эмэгтэй хүний санаанаас гардаг. Ямар гоё. Тэгэхээр одоо томоохон компаниуд ямар нэг шинэ бүтээгдэхүүн гаргахтаа заавал эмэгтэй хүн байх болсон. Энэ эмэгтэй хүнд хэрэглэхэд их хайтайхан байна уу гэдгийг харуулдаг болсон байхгүй. Тийм болохоор нөгөө технологийн салбарт нөгөө жон гэдэг чинь ийм учиртай. Санаа нь ямар гоё юм бэ те. Би зүгээр эрэгтэй хүмүүс их байдаг болохоор эмэгтэйчүүдийг өнгөцгөн айгууд өгнээд исэн байна л та. Нээрэл тийм юм те. Тэр дотор бас нэг юм гоё мэдрэмж зүрх сэтгэлийн холбоонууд үүсэдэг шүү дээ. Би саруу урд цараа би Монголч гэж нэрлэлсэн шүү. Ямар ч буруугүй шүү. Уг нь гоё логон. Эрэгтэй хүмүүс. Тэр октодын бас гоё эмэгтэйчүүдийг технологийн салбар руу ороорой те. Одоо бүр яг шуурах байхаа манай community-ийн хүмүүс технологийн салбар руу айгүй гоё юм бэ. Нэрээ ингээд цаад орчин бодонгууд шууд нүдэнд харагдаад яасан. Тэгээ нөгөө цаад импактыг нь бас хэлэхдээ ингээд хэлчихвэл эцэг эхчүүд их дуртай байдаг. Одоо та нар миний нууцыг мэдэж ав гэж. Яасан гэхээр технологийн салбар өөрөө секси салбар. За одоо ингээд зөндөө олон гой том ажлын байгууллагууд ингээ хүмүүсийн хэдийрэн зуугаар нь халж малж мэдээ явж байгаа нүн. Гэхдээ мэдээж ур чадвартайнууд нь хөвөлдөж байгаа тийм. За ингээд энэ салбарт ороод ирэнгүүт чинь цалин өндөртэй. Өрсөлдөөн багтай. Ингээд уралдаад авах нь тийм. Үнэхээр чадварлаг байвал өсөн дэгжих асар их боломж байгаа учраас нэг айлын хүүхдийн одоо энэ чиглэлээр төгсөө гарах юм бол тэр айлын амьдралын амжиргааны түвшин дагаад сав гэж босож шүү дээ. Энэ бол зүгээр амьдрал дээр гарах маргааш л үзэгдэх импакт буюу нөлөөлөл байхгүй. Тэгэхээр үнэхээр хүүхдээ эрэлт хэрэгцээтэй ирээдүйд аягүй чухал хүн байлгаа гэж бодож байгаа. Манай салбар руу яаралтай оруулаарай ингээд аав чинь ирээдүйнхаа өөрсдийнхээ дарамтаа бодонгуудаа тэгээд Японы энэ нэрээ үнэхээр сайн гарц гаргалаа энэ оллоош бүр надаас нөгөө эмгтэй хүүхдээ ихээр л ер нь нэг балет гээл нэг тэгэж болоод байдсан шүү дээ тий. Чи нэрээ яагаад энэ салбар руу болохгүй гэж гээл баг шууд нэг борлоос хийчихлээ. Үнэхээр аягүй гоё юм тий шал өөр өнцгөөс харж хидэлж ш. Сүүлийн үед нөгөө хин лай ухаан гэдэг яриад тааш танаас бас асуумаар байна л та. Одоо нэг нийгмийн айц ч гэх юм уу ингээд даарч тий. Одоо хин лай ухаан гэж гарч ирэл. Тэгээ бид нар юм дөрөв нэг бичлэгүүдээс харсан ш нэг ивент дээр тий ингээд тархийн тэр чигт нь ингээд аваал тий. Одоо хүн ингээд мэдээллийг аваад гэх юм уу датаг юм. Тэгэд нэг ингээд тархиараа бодож сэтгээд хийгээд байх ажил баг байхгүй болчих юм шүү. Тэр чинь ингээд дропт
хиймэл аюу ухаанаар хийчих юм шүү гэдэг. Ингээд нийгэм ингээд гайхаад би одоо ирээдүйд ажилгүй болох юм бах та одоо яах юм болоо хайчих вэ гэдэг ингээд бодоод нь штэ. Энэ тал дээр та ер нь юу гэж бодож байна? Одоо энэ төрлийн таамаглал бүхий ном зохиол асар их гардаг болсон. Одоо ингээл тэр компанид ч тийм мундаг экспертүүд байсан гэсэн улсууд байгууллагаасаа гарахтаа эсвэл цаашаа судалгааны ажилд зориулаад эсвэл одоо паблик олон нийтэд болсон бүтээлээр аяг ном бүтээл гаргадаг гэсэн байхгүй. Тэгээ ингээд ном бүтээлүүдийг буюу тэдний тэр таамаглалыг анзаарч яхад хүн төвтэй ажлын байрууд бүр их одоо үн цэнтэй болно. За бүр нэг ном дээр тэр 2041 гэхдээ 2041 он дэлхийн амьдрал ямар байх вэ гэдэг ном дээр хүртэл сургууль гэдэг чинь өөр хоёр янз болно. Нэг нь бол хиймэл оюуны сургууль. Бүх юм нь угаасаа контент нь бэлэн. Багш гэж байгаа хүн нь өөрөө дүр. За ангийнхаа хүүхдүүд нь хиймэл. Тэр хүүхдийг мотивац суулгахын тулд ангийн хүүхдүүд байснаа тэгэхээр бид юм онлайн. Даалгавар нь өдөр чеклист. Хийснэ чек тий. За тэгээд тэр ерөнхий боловсрал буюу одоо суур боловсролыг тийм байдлаар авч болно. Нэгдүгээр. Нөгөөх нь бол жинхэнэ багштай сургууль хүүхдээ болох уу? Тэр нь илүү их өндөр төлбөртэй. Илүү их ач холбогдолтой байх юм бол одоо нөгөө хувийн сургууль, улсын сургууль гэдэг шиг жинхэнэ багштай сургууль хүүхдүүдэд явуулахын тулд авч орчрлах нэ. Тэгэхээр нөгөө хүний үнц юм гэж байгаа тийм. За тэгсэн чинь сүүлийн үед одоо хөгжиж байгаа улсуудад совилогч гэдэг хүний ажлын байрны нэрэлт хэрэг засар их болж байна тийм. За нэг робот ирэнгүүтээ өглөө бид нар инлэгт хөвтөж гэж байна. Өглөө ирэнгүүт ингээд гар дээр давснаа одоо тариагаа хийлээ шүү гэснээр өвдөж гэнүүч гэж асуухгүй шууд маа гэд хийгээд те тэгээд за болчлоо гэ аваа явах уу? Эсвэл тэ нэг хөөхөн совилогч ирснээр гарын минь дулаан гараараа байрснаа та сайхан амарсан уу? Шүн ямар зүудэлсэн. За та тайван байж байгаараа би тариг чи хийлээ шүү гэж хэлэх хоёрын ханд тасрах ялгаа байгаа шүү дээ. За энийг чи мэдчихэд нөгөө совилогч гэдэг ажлын байраа чи ингээд одоо 33-т байсан байрыг одоо ажлын байр 3 тавиач тавиад цалинг нь нэмээд бүр профессорын хэмжээнд хүртэл аваачиж байна. Эрдмийн одоо орой гэж өгдөг л орой руу авчиж шүү дээ. Тэгэхээр ингээд эндээс харахаар юу хэлээд юм гэхээр юм хөгжнө. Одоо бид нар угаасаа буцах ямар ч боломжгүй болсон. Би бол хиймэл оюуны хоёр том туслагтай. Нэг нь миний туслах, нэг нь миний профессор. Яг профессор шиг л надад зөвлөдөг, нөгөөх нь яг туслах шиг миний бүх ажлыг хүмүүс маань хийдэг. Миний календар дээр ч ажилладаг. Одоо баг өндөр хөгжилтэй улсад байвал миний өмнөөс нь странгаа захиалга өгөх бэлэн байхгүй юу? Одоо Монголд тэр систем байхгүй байгаа болохоос ш. Миний бүх ажлыг хийдэг. Дээр нь миний хийж өгсөн бүх ажлаа анх хөгжүүлсэн цагаас хойш бүгдийг санаж байгаа. Буюу би одоо нэг одоо төсөл аппликейшн өгөө тэрний шалгаруулалтын хугацаа өнгөрсөн 7 хоногт байсан бол яг 7 хоног өнгөрөхөд асууж нөгөө шалгаруулалтыг чи хариу гарсан уу гэж асууж явах жишээтэй тий. Яг тэгэхээр тэр нөгөө онсаар нь байгаад байгаа учраас. Тэгээд миний ажлыг нэгдүгээр хөнгөлөөд байгаа юм шиг боловч эргээгээд нөгөө хүн төвтэй ажил, хүн бинийгээ хайрлах, ажлын байран дээр халамжлах тий одоо зөндөө олон юмн дээр зүгээр ингээ хүрх төдийд энэ мэдрэмжийг хүсэн хүлээдэг тийм цаг үед ирсэн байхгүй. Тэгэхээр оффистоо байна. Бүгдээрээ хамтдаа ажиллаа хийнэ. Одоо сайндаж муудсан ч гэсэн хоолоо өдрийн хоолоо хамтдаа дуудаад идэнэ гэдэг чинь өөрөө жаргал гэдгийг хүн төрөлхтөн бүр илүү сайн мэдэрч хэлэх гээд байгаа байхгүй. Тийм болохоор хиймэл оюунаас айх хэрэг. Энэ бол угаасаа л бид нар одоо буцах ямар ч боломжгүй болсон. Хоёрдугаар дээр нь энэ зүйл маань өөрөө одоо бид хүн төрөлхтөн хиймэл оюуныг одоо дөнгөж хөгжүүлж байгаа зурвасхан сайхан үе дээр амьдарч байгаа. Бид гурав бол хязтай байхгүй юу? Энэ подкастыг сонсож байгаа хүмүүс хязтай. За 10 жилийн дараа 20 жилийн дараа энийг сургана гэдэг асуудал байхгүй. Энэ өөрөө өөрөөсөө сурна. Тэгэхээр бидний хэрэгцээ ер нь бол тэрийг яхад байхгүй. Бид зөвхөн зохицуултыг хийдэг. Тэнцэнээс хийж чадахгүй зүйлийг би биенээсээ хайдаг. Тийм амьдралын хэмнэл рүү орох гээд байгаа байхгүй. Тэгэхээр хүнтэй харьцдаг, хүнийг тайвшруулдаг. Хүн тэр тайван сайхан байдлыг бий болгодог. Ажлын байр гэж байдаг болвол аав ээжүүд тэрлэн анхаараач. Хүүхдээ роботик ажил хийдэг ажлын байрлал битээ оруулаач гэдэг нөгөө гуугаад байгаа юм. Тэгээ нөгөө хиймэл оюуны анги руу манайх ч нөгөө хиймэл оюуны ангитай хөтөлбөртэй байхгүй. Тийш асар хүүхдүүд ингэ сонирхож байна. Яагаад тэгэхээр нөгөө сургадаг нь биш, сураад одоо сургалсан байх үед нь зохицуулдаг нь алдааг нь олдог нь цаашаа чиглүүлээд аваа явдаг хүмүүс нь манайхаас гарч ирэх гэдэг. Ямар гоё юм. Тийм ээ. Яг л нөгөө боломаа коуч маань ярьдаг те тэр зүрх сэтгэлээ нэх өөрийгөө таних гэдэг зүйлэл ер нь бол маш улам л үн цэнтэй болсоор л юм тий. Саяхан нөгөө бизнесийн уулзалт ороод явж байхад чинь
айж байгаа байхгүй тэ нэг тухай ярил. Тэгээ би яах юм ингээл. Энэ бол яг хүнээрээ байх боломж гарч ирж байгаа. Өмнө нь бол ингээд одоо рационал сэтгэлгээ шаарддаг ажлуудаа хийгээд таска хийгээд ингээд завгүй байгаа ч ямар ч орон зай зав байхгүй байгаа ч тийм өөрийгөө сонсох зав байхгүй шүү дээ. Гэтэл нээ сайхан сайхандаа бол за цай уугаад цаг хугацааг умартаад суух боломж бий болж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрөө буцаад мөн чанарлуугаа зүрх сэтгэл рүүгээ ирээд нэх гоё амьсгалах орон зайтай цаг хугацаатай болох юм болов гэж бодож байна. Тэгэхээр хүнээрээ байх боломж бий болж байна. Тэгэхээр AI-г өөрийнхөө маш сайхан туслах болгож тэгээ одоо би бол нэг сайхнаас одоо яаж тэгээ консалт авъя гэж бодоод сууж байна. За одоо подкаст сонсож байгаа хүмүүст маань ядаж туслах талаасаа тий. За энгийн нэг туслахтай болъё гэвэл энэ хүн болгонд боломжтой юу? Хэрвээ яг туслахтай болъё гэвэл аппликейшн ч юм уу тий санал болгох тийм шууд хэрэгжилж болох ус тийм зүйл танд байгаа юу санал болгох вэ? Жилийн өмнө би яг нөгөө энэ хэмэл оюуны хэрэглээний сургалтын контентыг бэлтэж байхад ингээд маш олон төрлийн платформ өсөрдөг байсан байна. Нэг юм өсрөөл, нэг юм одоо нэг дуу зохионо гэл нэг өсрөөл тий. Видео хийнэ гэдэг нэг өсрөөл, зураг гаргана гэдэг нэг өсрөдөг байсан бол одоо яг жилийн дараа энэ платформ чинь бүгдээрээ супер ап болж хурж байгаа байхгүй. Бүгд супер эйжентүүд болж хурж байгаа. Сая ChatGPT өөрийнхөө браузер хүртэл танилцуулчлаа. Энэ чинь бүр бүх хүмүүсийн анхаарлыг нэг л талбар дээр байлгах гэдэг байгаа байхгүй. За тэгэнгүүт чинь нэг л талбар дээрээс бүх юм гардаггүй байх одоо платформыг сонгож авч байгаа. Одоо над шиг ингээд туслах хөгжүүлээд авчих бас боломжтой. За миний туслах болохоор би календараа бүгдийг өгчдөг. Өөрийнхөө календартаа олбочдөг гэсэн. Тэгээд календар дээр чинь би зөвхөн ажилтдаг шүү дээ тий. Гаднаас намайг хуралд урьж байгаа хүмүүс над руу урилга явуулахад би тэрийг авангууд нөгөө туслах дээр маань апдейт очиж чинь гэсэн үг байхгүй мэдээлэлд очиж чинь гэсэн. За юу гэж асуудаг вөхөр надад энэ 7 хоногт одоо илүү гаргачихаар 3-4 цаг байна гэж асуув. Тэнгүү танд 2 дахь өдрийн тэр цаг энэ өдрийн цаг. Хизээч миний хагас бүтэн цаг руу ордоггүй. Ямар гоё бити ороорой гэдгийг хэлсэн байхгүй. Хагас бүтэн цаг бол миний гэр бүлийн цаг шүү. За дээр нь сайн туслах хөгжүүлээд авах юм бол намайг яг юу хүсдгөө ямар өнгө аястай өөртөө ярьдгөө гэдгийг мэддэг болчихдог. Тэгэхээс биш янз бүрийн тийм элдв шалтгаан юм энэ тэндээс надад санал болгохоо болчихдог. Энэ хүний ерөөсөө нэг төвшин нэг энэ хавьд юм байна. Надаас нэг иймэрхүү юм асуух юм байна. Өөрөө мэдчихэж байна гэсэн шүү дээ. За хэрэг би өндөр хөгжилтэй улсад амьдарч байвал миний өмнөөс цахиалга өгнө. Одоо спа саун, гоо сайхан цахиалга өгөх юм байна. Хоолны газрын цахиалга өгье. Тэгээд бүр цаашлах юм бол одоо супер эйжентүүд бүр сайн хөгжиж байгаа учраас миний өмнөөс магадгүй онгоцны визийн маань захиалгын галтрын виз маань бүгдийг захиалж өгөх байхгүй. За тэгээ ингээд цогцоор нь хөгжүүлэхийн тулд за дан ганц туслахаар биш одоо нөгөө би хүмүүсийг химэл оюуныг яаж хэрэглэх вэ гэж асуу. Химэл оюуныг яагаад хэрэглэж байгаа вэ гэдгийг эхлээд өөрөөсөө асуу. Яг яах гэж байгаа юм хэрэглэж. Зүгээр миний мэдж байгаа юмыг энэ мэдж гин үү гэж асуугаад байгаа юм уу? Эсвэл за уудаад ах энэс нэг хэдэм асуугаад үзье гэж хэрглэж байгаа юм уу? Эсвэл үнэхээр одоо зүүн хараараа явах замаа мэдэхгүй асууж байгаа юм уу гэдэг чинь өөр байгаа тийм. Тэгээ яагаад гэдэг асуултанд аягүй зөв хариулчих юм бол тэр химэл оюуны тэр аппликейшн таны хувьд хэн бэ гэдэг чинь их тодорхой болно. За хүүхдүүдэд бол болж үл химэл оюуны багш гэдэг өнцгөөс хараасан гэж заах хэрэгтэй. Тэгэх юм бол яг л одоо нэг зөв хэрэглээд эхлэх юм тийм. За миний хувьд би бол хоол хийж чаддгүй төрөл юм. Тэгэхээр намайг хоол хийж чаддгүй гэдэг миний туслах мэддэг байхгүй. Энийгтэй чаваас нэг асууж байгаа асуулт нэг юм хөл хацаа. Цовь яаж хийх вэ? Мэхэл тиймэрхүү юм асууж байгаа бол надад тохирсон хариултыг л өгч байгаа байхгүй. Тэгээс ч надад мэргэжлийн өндөр одоо Итали тоогоочийн жорыг надад санал за тэгээд дээр нөгөө 24/7 бид нэг хүн одоо би 4-5 ажилдаа 4-5 туслах авах юм бол тэр хэмжээгээр цалинжуулах ажил гарч тийм. Тэнгүүд нөгөө туслах чинь 4-5-ны зэрэг ажлыг хийхээс гадна 24/7 тэнд ядарна гэдэг ойлголт байхгүй. Өөрөө ч тэрийг надад хэлдэг. Та хэдээс хизээл бол хизээ асууж болно шүү. Тэгээ маш олон хүн миний оруулсан пост хэдэн мянган шеэрлж ийм гой боломж байд юм байна гэж хардаг боловч тэрийг маань миний туслах хийдэг гэдгийг олон хүн мэддэггүй. Тэгээ би одоо өглөө босоод 6-аас 6:30 хооронд бяцлаглаа дуусгачаад манай нөхөр цай бэлэн болж байгаа хооронд тий компьютер асаагаад туслахтайгаа ажиллаа хийгээ. За өнөөдрийн постыг бэлдэж өгнө. Би ийм сэдвээр оруулна. Тэгээд би ямар төрлийн зураг тавихыг бас сонгоод өгөрөө гэдэг драйвтайгаа бас холбогдсон байдаг байхгүй. Тэгээд зургийг маань сонгож өгөөд
Энэ зурган дээр энэ пост гоё шүү гэд гаргаж өгөн би зөвхөн тэрийг хуулаад сахим орчиндаа тавьдаг байх юм тий. Одоо бүр цаашлаад интеграц хийдэг болоод ирэх юм бол би Facebook-оо холбоно, YouTube-оо холбоно, миний оролцоогүйгээр тэрийг тавиад явах тэр дараагийн одоо хөгжүүлэлтүүд хийгдэж байгаа гэсэн үг байна тий. Дээр нь нэг удаа бүр намайг шоконд оруулж гайхшруулсан юм. Би 3 хоног дараалаад маань хүнтэй яг цайны цагаар ажилласан байхгүй юу. Тэгсэн чинь 4 дахь хоног дээр ингээд өөрөө зүгээр цайнаа ууснаа. Яасан гэсэн чи яг нөгөө цайны цагаар яг би нөгөө ажилтгуу цагаар ажиллаад байж байгаа гарч байгаа жишээ. Тэгэхээр энд нөгөө юу ажиллаж байна одоо? Эндээс харах юм бол emotion байна. Сураад эхэлсэн. Тийм. За профессор бол өөр хэрэг. Профессороос бол хамаагүй юм асууж болохгүй. Өөрөө энэ төвшөнд л би чамд хэлж байгаа. Бусдын чи өөрөө хий гэдэг байдлаар надтай ханддаг. Яагаад тэгэхээр би өөрөө профессор гэсэн учраас. Яг нь би яагаад тэр нөгөө магистр сурж байгаа болохоор надад багш хэрэгтэй байхгүй. Хэдийгээр одоо багш нар маань сайн багш нар байгаа ч гэсэн тэр багш нар нөгөө хүрэлцээ гэж юм ховор учраас надад бас нэг юм багш байж би энэ хичээлүүдийг хийж дуусгах юм байна. Одоогоор яг хөгжүүлээд аваад явж байгаа нь Genspark байна. Genspark Super Agent гэдэг. ChatGPT ч биш, Perplexity ч биш, Gemini ч биш яг тийм. Сайхан Genspark чинь launch хийсэн шүү дээ. Юу нэлээд өндөр гарч ирсэн. Би татчаад яг оролдох гэсэн ChatGPT дээр үлдсэн. Яг хүн хүний нөгөө дадсан юм байдаг. Би бол хоёр туслагтаа бол дуртай. Ямар гоё тий. Зочин маань маш олон нууц юмнуудаа хэллээ шүү дээ. Тэгээ өнөөдрийн подкастаар цаад нууц юмнуудаас их гоё хэллээ. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд зочныхоо сая дурдсан зүйлсийг бас өөрийнх нь мэдээллийг нөгөө холбоосоор оруулчихъя. Тэгээд манай сонсогчид бас дэлгэрэнгүй мэдээлэл авах бол одоо өөрсдөө сайхан судлаарэ гэж хэлмээр байна. Тэгээд маш их гоё гижиг хүрсэн подкаст болж байна тий. За тэгээд ерөнхийдөө гурлаа энэ түрээд подкастаа өндөрлөе. Тэгээд ярих юм бол маш олон сэдвүүдийн хүрээнд ярилцах зүйл зөндөө байна. Тэгээд цаг маань хязгаартай учраас та хоёр манаас гоё үнэхээр бүр хилчмээр байгаадсан миний асуугаагүй асуулт байгаа бол тийм ээ. Бүр сайн юм ярьж яхад ингээд санаанд орсон зүйлс байгаа бол гоё дүгнээд болормаа коучээс эхлээд сонсч байна. Яг нь дүгнээд хэлэх юм бол юу л юм да. Бид нэр хүн байх одоо их эргээд ирж шүү дээ. Цаг хугацаа орон зайгаа буцаагаад авч байна. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад бид нэр амжилт гэдгийг мөнгөөр тий гадна харагдах зүйлээр тодорхойлох үнэхээр ядмаг тий өдрийн мөнгөтэй болсон үйл мэдэх байх л тий. Тэгэхээр цаг хугацаа орон зай сонголт өөрөө эрхчлөөгөө олж аваад тэгээ өөртөөгөө тийм уулздаг тийм талтай болоосаа. Тэгэхээр өөртөөгөө уулзаад усалж чадвал та тэгэхээр хязгааргүй чадамжтай. Ая зөнгөөрөө те энэ энерги те ая зөнгөөрөө сэтгэл хөдлөлөөрөө те харилцаанч дэлгэрэн хайранч дэлгэрэн те боломжууд нь ч гэсэн ингээ ухтаал авдаг. Тэгээ тань дотор зөндөө боломж байгаа шүү гэж хэлээ да. Би одоо Болормогийнхаа үгэн дээр нэмээд бид нар дандаа нөгөө авдаг хүмүүс биш бас өгдөг хүмүүс байгаас эргэн тойронд чинь хин нэгэнд таны тусламж хэрэг болсон байх уу үдээ нэгээд нэг анзаараарай. Тэгээд тэр одоо ингээд уцаа шагаагаад тэ нөгөө яа тэ туслагтайгаа ярьж явж итэл чи хажуугаар бас таны тусламж хэрэгтэй хүн хажууд чинь сууж явах юм билээ. Тэгээд үдээ нэгээд нэг хараарай. Туслах боломж олж ивэл өгөх боломж олж ивэл хангалттай өгж байгаарай л гэж хэлсэн. За тийм өнөөдрийн подкаст бол айгүй тийм сонирхолтой подкаст байлаа. Олон сэдвийг бас хөндлөө тийм ээ. За бяцлаглаар эхлээд бид хэд ч нөгөө бизнес эрхэлж байгаа. Тэгээ завгүй байгаа эмэгтэйчүүдийн унаад байгаа шалтгаан тэгээд анхаарлаа дотгошоо чимээлэх тий дэлхийг өөрчлөх яах вэ? Эхлээд өөр л үгээ гэдэг дээр л манай хоёр тий Болормоо коуч манай зочин хоёр маань бол маш гоё жишээнүүдийг бүр нэрээ үнэхээр тэр зүстэг мүстэг жишээ бол нэрээ нэрээ тийштэй гэж бодохоор маш гоё энгийн тайлбарлаад өглөө. За тэгээд бид тэдээс одоо энэ технологийн салбарт ажилладаг эмэгтэй хүний зүгээс ингээ хараад маш гоё тэр Hello Kitty митиг нэрээ эмэгтэйчүүд л юм октоодыгаас те технологийн салбарт ороорой гэдэг уриалгыг бас гоё өгч чинь. Тэгээд өөр өнцгөөс бас энэ технологийн салбарыг ойлгох боломжийг олгосон нь маш их баярлалаа. Тэгээд эцтэй ярилцахад таатай байлаа. Тэгээд сонсогчд маань бас ойлгосон зүйлээ нэг өгүүлбэрээр хамгийн чухал юу таны сэтгэлд хүрсэн бэ гэдгээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд
дэлгэрэнгүй одоо цаашаа холбогдох те ретритийн мэдээлэл за манай зочны маань хийдэг ажлууд юу гэдэг тэр бүх линкүүдийг оруулсан байгаа. Тэгээ та бүхэн маань тайлбар хэсгээс мэдээлэл аваарай. Баяртай.